Сайн мэцгааны эрхэм хүндэт үзэгчдээ малчтын эрүүл мэндийн нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаараар хүргэж байна. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ бөөрийн архаг өрөвсөлт өвчин буюу пиелонефрит өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх бэлтээ. За пиелонефрит буюу бөөрийн архаг өрөвслөөр ихэвчлэн эмэгтэй хүмүүс илүү өвддөг. 5 эмэгтэй хүн өвдөж байхад 1 эрэгтэй хүн бол өвддөг ийм онцлог байдаг. Учир нь эмэгтэй хүний шээсний цэвэн богино өргөн байдаг учраас бөөрийн өвчлийг үүсгэж нэн дамжаа орж давсагны өрөвсөл за дээр нэмээд бөөрийн өрөвслийг бол үүсгэх юм аюултай байдаг. Харин эрэгтэй хүний хувьд шээсний цэвэн хайцангуй урт байдаг ийм учраас бөөрийн өвчлөөр өвдөх нь бол хайцангуй бага байдаг. За дээрээс нэмээд түрүү булчиргааны зэрэг гарч байгаа мэнгийн эсрэг үүдэлтэй бацуудын нөлөөрөөр тухайн шээсний цэвэн дотроо устж алга болдог байна. Ер нь бол бөөр шээс дамжуулах замын халдвар маань үндсэндээ 2 замаар дамжаа ордог. За нэгдүгürt нь бол өксөх зам болон уруудах зам гэдэг 2 зам байдаг. За өксөх зам маань гэж юу хэлээд байна вэ гэхээр шээсний цэвээр нэн ороод за давсаглуугаа орж давсагны өрөвслийг үүсгээд за цаашаа яваад шээлүүрээ өрөвсөд тэгээд бөөрийн аягнцар төвшинцрийн өрөвслийг бол үүсгдэг байнамаа. За энэ үйл явцыг бол өксөх зам гэдэг. За нөгөө зам нь болохоор уруудах зам гэдэг. Өөрөөр хэлбэл туснаас нэн бөөрийн аягнцар төвшинцэд орж өрөвсөл үүсгэх бол туснаас нэн орохыг хэлж байгаа. За ямар үед тусны нэн илэрч болох вэ гэхээр ер нь бол тухайн хүмүүс гүйлсэн булчирхаа өрөвслөөр буюу хоолын ойр орхон өвддөг хүмүүс, за шүтний хорхоогоор ойр орхон өвдсөн хүмүүс, за амны хүндийн эрүүл байдал алдагдсан, за дээрэс нэмээд хатиг, буглаа гэдэг эдээ төрөслөөр нь ойр орхон өвддөг хүмүүсийн бол тусны ариун чанар нь алдагдсны улмаас тусны дотор нэн ордог. За энэ нэн маань яг бөөрийг шүүх явцад бол бөөрийн халдвар өгч бөөрийн өвчлөлүүд үүсгдэг байнамаа. Бөөрийн архаг өвчний үед бол өглөө босч ирэхэд нүд нүрээр сэлгэрж хавгансан байдаг. За дээрэс нэмээд шээсний өнгө үнээр гацсан бол өмнөд өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа шээсний үнээр маш хурц доод болсон байна. За үнэр нь нэг содон ихэн үнэртэй болсон байдаг. За мөн бөөрийн өвчлийн үед бол бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулдаг хэрэгтэй. За бөөр их олон удаа өрөвсөд ирэх юм бол явандаа артерийн даралт тогтмол өндөр байх хандлагатай болоод ирдэг. За мөн бөөрийг өвдөж байгаа үед бол хүн амархан ядрах, суйлдах, ажлын ачаал даах чадвараар эрс муудах шинж тэмдгүүд бол илэрдэг байгаа. За мөн бөөр яг өвдөж байгаа үед бол ууц нуруугаар чилж өвдөө, чинэрж өвдөх зориуд илэрдэг. Тэгээ бөөрийн энэ өвдөлт маань бол нурууны өвдөлтөөс өрөөс ялгаатай байдаг. Хэрвээ нуруу өвдөж байгаа юм бол яг нурууны дискнүүдийн суулттай холбоотой ч юм уу ийм өвдөлт байх юм бол ихчлэн хөллүүгээ дамжиж өвддөг бол бөөрийн өвдөлт зөвхөн хэсэг газартаа чинэрч халуун оргиж өвддөг байгаа. За тэгээ бөөрийн өрөвслийн хэр өрөвсөл явж байна гэдгээс хамаарат тухайн хүний халуун нь янз бүр байдаг. За хайцангуй олон удаа өвдсөн бөөр халуурах нь арай бага баг зэрэгэл бие зарааж халуурах юм зориуд илэрдэг. Харин бөөрөнд явж байгаа өрөвсөл маань ихтэй мэнгийн үржил их байх юм бол даралт маань маш өндөр буюу 38, 39 юм маш өндөр халуурахын зориуд илэрдэг байгаа. Бөөрийн архаг өрөвслийн эмчилгээнд бол хамгийн гол нь тухайн хүн маань нэгдүгээр өрөвслийн зэрэг маань хэр их явж байна те бөөрөөр өвдөх зориуд чинь хэр их байна гэдгээс хамаарат эмчилгээ бол янз бүр байдаг. За манай Монгол орны хувьд бол бөөрийн өвчлөл ялангуяа намар, хавртай илүүтэй сэтэрч илэрдэг юм өвчин байгаа. За тэгээд бөөр бол өөрөө амин чухал 5 эрхтнүүд дундаасаа бол хамгийн удаан эмчилгээ авдаг эрхтэн. Дээрэс нь бөөрийн өвчин бол өөрөө сэтрэх магадлал маш өндөр байдаг. За учир нь бол манай Монгол орн өөрөө маш хүйтэн сэр уур амьсгалтай агаарын тогтворгүй байдалтай холбоотой доороос даарах, жиндэх, за дээрээс нэмээд ханиад томуу хүрэх, хоолоогоо өвдгөхтэй. За тэгээд их ядарснаасаа болоод хатиг, буглаанд өвдөх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгэхээр энэ өвчлүүдээр өвдөх тоолонд бөөр нь тодорхой хэмжээгээр өрөвсөл сэтэрч явдаг байгаа. Хэрвээ таны бөөр байн өвддөг намартаа, хавртаа сэтэрч өвддөг бол эдгээр нөлөөлдөг энэ хүчин зүйлсүүдийг аль болох үүсэхгүй байх талаас нэгдүгээр анхаарах хэрэгтэй. За нэгэнт яг бөөр чинь өвдөд байгаа, ууц нуруугаар чилж өвдөд байгаа, өглөө босоход нүд нүрээ сэлгэрч хавгансан, за тэгээд дээрэс нь артерийн даралт өсөөд байгаа ийм зориуд илэрсэн үед бол нэгдүгээр аль болох хараад үргийнхаа эмчэд хандах өрхийн эмчтэй хандах ийм арга хэмжээнүүд аавна. За нэгдүгээр бол тухайн хүн маань нэмлэгт очихдоо шээсний ерөнхий шинжилгээ өгсөн байна. За мөн шээсний ариун чанар буюу бактериологийн шинжилгээ нэн ургуулах шинжилгээ өгсөн байна. Тэгээд цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ өгчөөд очих юм бол бас илүү үр дүнтэй байдаг. Эдгээр шинжилгээнүүдээс бол ялангуяа бактериологийн шинжилгээнд нэн ургуулад
ямар нян ургасан бэ гэдгийг мэдэж авснараа ямар антибиотик уух вэ гэдэг нь тодорхой болж байгаа. Тэгэхээр бөөрийн архаг өрөвсөл өвчин одоо сэтэрсэн байгаа үед бол хамгийн түрүүнд бол антибиотик эмчилгээ мэдээж авна. За антибиотикийг бол 7-оос 14 хоногийн турш яг 8 цагаар тасралтгүй одоо ууж хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл манай ард иргэдийн дунд бол яг антибиотикийг уугаад нэг 5 хоног болгоод зовир нь хацсангүй гайгүй болоод ирэнгүүт шууд имээ зогсоочтой. Гэтэл бол тэр антибиотикийн үйлдэл нь одоо тухайн одоо бөөрийн өвчнийг үүсгэсэн нянг муужруулах төдийл үйлчлэгээ үзүүлсэн байх хугацаа ахгүй юу? Ер нь бол 5-7 хоног. Тэгэхээр энийг үргэлжлүүлээд 7-оос 14 хоног хүртэлх хугацаанд ууж хэрэглэснээрээ тухайн нянг одоо бүрэн устгаж үгүй болгох одоо эмчилгээний ач холбогдолтой хугацаа байдаг. Тэгэхээр антибиотикийг бол зөв зохистой тунгаар яг эмчийн заавраар 14 хоногийн туршид заавал ууж тэр бөөрийн архаг өвчнийг үүсгэж байгаа нянг нэгдүгээр тусдах нь маш чухал. За хоёрдугаарт нь бол бөөрийн архаг өвчний үед бол артерийн даралт маш их өндөр болоод ихсээд байдаг. За тэгэхээр артерийн даралт ихснэ гэдэг нь бол өөрөө хялгсан судууд маш их агшиж өгдөг. За бөөр бол өөрөө маш их хялгсан судын ороомгоос одоо бүтсэн эргэтэн гэж хилчиж бас болохоор эргэтэн. Тэгэхээр ингээр хялгсан судууд бүгдөө агшаад ирэнгүүт бөөрийн өөрийнх нь цусан хангамж алдагдаад байдаг. Инхээр бөөрийн өрөвсөл одоо улам цаашаа дамжих нөхцөл бий болоод байдаг учраас артерийн даралтаа маш сайн тогтмол бууруулж явах хэрэгтэй. Ялангуяа артерийн даралтын имээ бол орой 9 цаг одоо уух хэрэгтэй. Хэрвээ шээс уух хэрэгтэй хавсарсан артерийн даралтын юм байх юм бол өглөө одоо 10 цаг ууж одоо хөвшиж хэрэглэх хэрэгтэй. Өдөр болгон тогтмол цаг даралтны имээр ууснаар тогтмол одоо даралтаа нэг төвшөнд барих юм боломжийг өгдөг. Гэтэл манай иргэдийн дунд бол за санахаараа одоо артерийн даралтын имээ уугаад яваад байдаг. Гэтэл энэ бол маш буруу. Та аль болохоор артерийн даралтаа нэг төвшөнд байлгаж тэр судасны хааны уян харамхай чамдыг хэвэн байлгах. Дээрээс нь эд эрхтэнд очих цусан хангамжийг хэвэн байлгах зорилгоор ингэж артерийн даралтын имээ тогтмол ууж байгаамаа. За гуравдугаарт нь одоо бөөрийн одоо архаг өрөвсөд сэтэрсэн байгаа үед бол шээсний өнгө гарсан дээр маш их өөрчлөлтүүд ажиглагддаг. За энэ учраас шээсний өнгө үнээр хэмжээ засах зорилгоор бол нэгдүгээр бол шингийн юм сайн авах хэрэгтэй. Хоногт бол 2-оос 2.5 литр хүртэл шингийн юм уудаг. За шингийн юм гэж хэлжгээд ялангуяа манай малчтын үед бол нөгөө өтгөн одоо сүйтэй цайгаа уух те. За тэгээд нэлээд хямцарлсан хийттэй цайгаа уух тохиолдол нэлээд их байдаг. Тэгэхээр эдгээр одоо хоол хүнс маань ялангуяа эдгээр цайнууд нь бол өөрсдөө яг шингэн зүйл гэхээс илүү хоол тадлага илүү орсон байдаг. За найрлагын үед. За ийм учраас та бүхэн бол аль болохоор яг бөөр үдж байгаа үедээ тэгээ шингэн одоо харцаагаа ууж болно. Эсвэл амьсны шүүс, чацгалны шүүсээ ойр орхон тогтмол уух хэрэгтэй. За мөн одоо буцалсан усыг өдөрт 8 аягаар те хуваагаад өдрийн туршдаа уух юм бол бөөрөнд очих одоо ачаалал нь буураад бөөрийн үйл ажиллагааг бас сайн дэмжиж өгдөг. Дээрээс нь шээсний гарц нэмж өгдөг. Шээсний гарц сайн нэмэгдэнэ гэдэг маань шээсээр одоо тэр бөөрийн өвчнийг үүсгэж байгаа нэг бас гадагшлуулах нөлөөтэй гэдэг нь бас ийм даваа талтай байгаа. За мөн одоо яг бөөр шээсний замын өвчлийн үед бол ууц нуруугаар чилж өгдөг завир бол тухайн өвчтөндөө маш завиртай байдаг. За тэгэхээр ууц нуруугаар чилж өгж байгаа завир нь яагаад үүсэж байгаа юм гэхээр бөөр одоо өрөвсөл өртөөд ирэнгүүт бөөр хэмжээгээр баг зэрэг томордог. Тэгэхээр бөөрийн гадуур ингээ бүрхдэг юм хальс маань ингээ тэлэгцэндээ холбоотойгоор ууц нуруугаар чилж өгдөг юм завир илэрдэг байна. Тэгэхээр энэ үед бол нэгдүгээр мэдээж антибиотик эмчилгээ хийж чинь за шингийн юм уугаад шээсний гарцаа сайжруулж чинь. За дээрэс нь нэмээд энэ үед бол бөөрийн ууц нуруугаар тэр өрөвсөл дарагдах тоол нь одоо бөөр бол хэмжээгээрээ буцаагаад хэвэн байдалд орж байгаа учраас өвдөлт нь хандж байгаа юм. Тэгэхээр энэ үед нь одоо нэмэлтээр одоо Хямлай Драгины компани Цистон гэдэг юм бас хэрэгжилж байдаг. За Цистон юм бол антибиотикийн үйлдэлийг маш сайн дэмжиж өгдөг. Цистоныг ууснаар бол антибиотикийн нэнгийн эсрэг үйлдэлийг дэмжихээс гадна антибиотикоос үүсэлтэй гаш нөлөөнүүдийг дааж өгдөг. За үүнд одоо гидс дүүрэх, суулгах, за тэгээд мөнх өнцөртөх гэх мэт зөвхөрүүдийг бол Цистон юм бол гаш нөлөөний бууралт юм а гэсэн статистик юм судалгаанууд бол гарсан байдаг. За Цистон юмыг бол яг бөөр ууц нуруугаар чилээд өгдөө те бөөр өвдөлт нь ингээд сэтэрсэн байгаа хүмүүсийн хувьд бол 2 ширхгээр өдөрт 3 удаа эхний ээлжинд уух хэрэгтэй. За нэг 7-оос 14 хоногт бол илүү өндөр эмчилгээний тунгаар антибиотик эмчилгээтэй хавсарч явж байгаад явандаа харин Цистон юмээ антибиотик эмчилгээ маань 14 хоногоо дуусангууд нь Цистоноо өргөжлүүлээд 3 сар хүртэл хугацаагаар ууж хэрэглээрээ. За ингэснээр бол бөөрийн ууц нуруугаар чилж өгдөг завирч намд нь за мөн одоо Цистон юм өөрөө шээс өгүүлэлт үзүүлдэг. Ингэснээр өглөө орой нүд нүрээр сэлгэж хавнаад байгаа тэр завирч намдааж өгнө. За дээрэс нь нэмээд Цистон юм өөрөө одоо бөөр шээсний дамжуулах замын үед үүсэж байгаа тэр жижиг салсархаг чулуунуудыг
эсэнцэр чулуунуудыг бас биеэс гадагшлуулах шээс үйлдэлүүдээр бас энэ давуу талтай энэ бүтээгдэхүүн байнамаа. За цитаимын хувьд бол ингэж хэрэглэнэ. За үүнээс гадна бол яг бөөшөөс дамжуулах зааны халдварын үед бол шээсний орчин өөрөө маш хүчлэг болсон байдаг. Тэгэхээр хүчлэг шээсэнд бол нэн үржих айгуу таатай боломжууд бий болсон байдаг. Тэгэхээр тэр шээсийг бол хүчлэг орчны шүлтлэглөө шилжүүлдэг одоо Риналка гэдэг юм байгаа. За Риналка энийг бол бас ялангуяа антибиотик эмчилгээ явж байгаа үед бол цитаим дээр нэмээд Риналка гуйчуд их зүгээрээдэг. За Риналка нь өөрөө бол 10 гаруй төрлийн эмийн ургамлын найргатай гол нь тэр шээсний орчныг шүлтлэг болгож өгдөг. Ингэснээр одоо тухайн өвчтөнд мянгийн одоо үжих боломжийг нь бас хааж өгдөг. За мөн одоо Риналка дотор тэр ялангуяа давсаг буюу циститийн өвчтөний үүсгдэг Шрюкол гэдэг мянгийг одоо өсийг нь саатуулах нөлөө үзүүлдэгээр бас давуу талтай байдаг. За мөн одоо уус нь ялангуяа шээх үеийн зөвөрүүдээ шээс ойр ойрхон хүрэх шээхэд шээсний зөвөр шахирч өгдөг гэсэн эдгээр зөвөрүүдийг бол Риналка бас сайн дарж өгдөг. Тэгэхээр эхний 14 хоногт шээсний бас ариун байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор Риналка энийг бас антибиотик дээр хавсраад давхар хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За үүнээс гадна бол бөөрийн өвчтөн хүний бас нэг анхаарах ёстой зүйл бол хоолтон дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За манай монголчуудын хувьд бол ялангуяа малчдын хувьд бол давс ихтэй, за махан хоолыг бол маш их хэрэглэдэг. Тэгэхээр бөөр яг өвдсөндөө уус нургаар чилж өвдөд байгаа. Энэ үедээ бол аль болохоор махныхаа хэрэглээг багасгаарай. За давсаа бас багасгах хэрэгтэй. Хоног давстай хүний давсны хэмжээ бол ерөөсөө жижиг цайны халбаг уу 5 грамм л давс гэдэг. Тэр ийм жижигхэн бага давсыг хэрэглэх юм бол бөөрийн чинь одоо архаг гөрөвслийн завар бол илт буураад идэг. За мөн одоо давсны хэрэглээг бууруулаад ирэхээр артерийн давлт маань бас дагаад болдог ийм ач холбогдолтой байдаг байгаа. За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж. За ялангуяа малчт маань одоо намар, хаврын удирдлуудад бөөрийн өвчин сэлдэж учраас бөөрөө бас өвдгөөс нь өмнө өршлөө сэргээж цитаимыг бас хэрэгж болдог. Цитаим нь өөрөө бол бөөр хамгаалах үйлдэлтэй байдаг. За ер нь яагаад ингэж бөөрийн өвчлөлөөс өршлөө сэргийлэх шаардлагатай байдаг вэ гэхээр бөөр бол өөрөө одоо босод эрхтэндээ харьцуулах юм бол хамгийн удаан эмчилгээ авдаг эрхтэн тэгээд буцаад өвчин сэтрэх магадлал маш хурдан байдаг учраас ер нь бол бөөрөө хамгаалж тэгээд доороосоо даахгүй дулаан хувцалж за ханаа том аль бол хүрхгүй байх талаас арга хэмжээнүүдээ сайн авч дархлаагаа сайн нэмжээрэй. За мөн одоо ялангуяа одоо хаврын хүүтэн сэрүүн одоо цаг агаарын тогтворгүй байдалтай улирал маань ирж ийн. За энэ үед бол та бүхэн бас өөрөө хамгаалах зорилгоор цитаимыг 2 ширхгээр өдөрт 2 удаа 3 сарын турш ууж хэрэглээрэй гэж хэлье. За энэ удаагийн зөвлөгөө маань энэ хүрээд өндөрлөө. Анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа.